За сайн байцгаана уу Вики Mongolia podcast 5 дахь дугаар маань Empasoft-оос үргэлжилж байна. Тэгээд мөн Эрдэнэтэй баяр хүргэе Empasoft-ийн гүйцэтгэх захирал болсон. За яагаад өнөөдөр Empasoft-оос ярьж байна гэхээр би мөн Эрдэнэ за манай энэгээр байгаа залуучууд за энд байгаа гэлтгүй манай Монголын IT-ийн салбарт ажиллаж байгаа хүчин зүтгэж байгаа маш олон залуу Empasoft угшилтай. Тэгээ тийм болохоор Empasoft маань бас байгуулагдаад одоо бараг 20 жил болох гэж байна. Тэгээд бид бас Empasoft-то баярлалаа гэж хэлэх ёстой. Олон хүний амьдралыг одоо жишээлбэл намайг бол гарыг ганцхан хөлийн дөрөөнд хөргсөн байгууллага байхгүй. Тэгээд өнөөдөр Empasoft маань бас юу хийж байна? Ер нь Empasoft гэж хинбэ гэдэг талаар бас таниулах зорилготойгоор энэ удаагийнхаа подкастыг хийж байгаа. За таньж байгаа хүмүүс маань бүгдээрээ сайн байцгаана уу? Empasoft гэдгийг мэдэхгүй байгаа байгууллагуудад ер нь хүмүүст Empasoft гэж ямар байгууллага вэ гэдгийг мөн Эрдэнэ маань нэг цөөн хідүүгээр бидэнд тайлбарлаж өгөөч. Подкаст үзэж байгаа та бүхэнд өдрийн төргийа. За Empasoft-ийн хувьд би өөрөө ингэсэн 8 онд л баг анх холбогдчихсан. Нөгөө хаан банкнд байхад IT-ийн сургалт аваад сургалтанд суугаад тэгээд бүр шалгалт өгсөн. MCP гэдэг Microsoft Certified Professional гэдэг одоо тухайн үеийн нөгөө захирал нь Стив Болмор байсан уу. За тийм гарын ус өмсөхтэй зүртэй сертификат ирж ирсэн нэг хөрхөн жижиг юм нэрийн утас шиг тийм ирж ирсэн. Тэгээд тэрнээс хойш ер нь бол холбоотой. Тэгээд ер нь бол Empasoft маань юу хийдэг вэ гэхээр тэртээ 2006 оноос эхлээд ер нь бол Монголын IT-ийн салбарыг илүү хөгжүүлээ. Тухайн үед ер нь монголчууд хэд ямар ч лицензтэй юм ашигладаг. Ер нь тэгэл IT гэдгийг ер нь ойлгодгүй байсан. Тухайн үед манай энэ хоёр үүсгэн байгуулагч маань яг тэрийг хийгээд одоо ч зорилго нь яг хэвээрээ. Ер нь бол ингээд Монгол улс өөрөө технологитой суурилж иж IT-г ашиглаж иж орно хөгжих юм байна. Дээрээс нь илүү efficient байх юм байна. Илүү юмнууд нь simple байх юм байна гэдэг те. Тэр зарчмын дагуу яваад байгаа. Одоо бид нэр хийж байгаа ч болохоор нэгдүгээрт ингээ Microsoft-ийн партнер болоод лицензуудыг санал болгож байна. Тэгээд дээрээс нь automation гэдэг байгаа Power Platforms гэдэг жижиг сайжиг автоматжуулалтуудыг бас хөгжүүлждэг гэсэн. Тэгээ мэдээж нөгөө security талаас ч гэсэн бас өөр бус янз бүрийн лицензүүд байгаа. Тэгээд давуу тал нь гэхээр одоо ингээд тэртээ 2006 он ч гэсэн ялгаа байхгүй яг 8 он би яаж хат байсан яг тэр юм байгаад байгаа байхгүй чанар нь гэх юм уу нөгөө хариуцлагатай тэгээд нөгөө нэг after service гэдэг хүмүүс чинь нэг юм зарчаад тэгээд за мөнгөний авц юм чинь хайждаг те Empasoft-ийн хувьд бол тэрийг бол одоо баримталтгүй илүү үргэлжлүүлээд яах вэ те дээрээс нь нэмээд тухайн байгууллагад спорт үзүүлэхээс гадна шаардлагатай бол тухайн газрууд нь Empasoft Academy-ээр дамжуулаад сургалт өгöd байгаа байхгүй за IT-ийн компани хүмүүс нь чадахгүй байвал манайхаас зөвлөгөө авч болж энэ дээрээс нь сургалтыг авч байгаа байхгүй. Тэгэхээр ер нь том зургаараа харах юм бол Монголын IT-ийн салбарыг урагшлуулахад өөрөө хувь нэмрээ сүүлийн 18 жил оруулаад явж байгаа. Ирээдүйд ч ахаад илүү оруулах зорилготой ийм компани байгаад байгаа. За Empasoft Academy гэсэн чинь би яг ойлгох гэж байна. Ягаад тэгэхээр 2017 онд би ер нь бол ажил мэргэжлээ солио. Нөгөө байнга л нэг юм сурж яадаг орчинд дуртай болохоор үргэлж юм шин юм сурах боломжийг одоо олгосон салбар юу вэ гэдээ хайгаад үзтэл IT-ийн салбар байсан. Тэгээд Кадир ах маань над руу LinkedIn-ээр бичээд за манад ийм ажлын сул оронтой байгаа та сонирх уу гэд бичижсэн. Тэгээд тухайн үед би чи нөгөө уул уурхайн компанид ажилладаг цалин мөнгө нь овоо. Ажлынхын дийлэн хувь нь буюу 90% нь гадныхантай харьцаж ажилладаг хүн чинь за дотооддоо байгуулагдсан 100% дотоодын хөрөнгө оруулалттай компани дээр нь огт танихгүй IT-ийн салбар гэдэг салбарт орох саналыг эхлээд нь би шууд үгүй гэсэн. Надад ийм сонирхол алгаа гэсэн. Тэгсэн Кадир ах над руу чи нэг 20 минут хуйлаа нэг уулзаадахыг гэсэн чинь би яг нөгөө ятах гадааг нь мэдэж байгаа л да. Тэгэхдээ би өөрөө чи ятахгүй зүгээр хуйлаа танилцъя гэдэг. Тэгээд тэр чинь нөгөө шинэ жилийн ч үе байсан. Миний хойч ажиллаж байсан компани ч нөгөө цөөхөлгөхнээ болохоор шинэ жил хийдэггүй. Тэгээ нэг юм хүмүүс шинэ жил хийгээд хар би нэг хүний мөрөөсөл болсон юм шиг байгаа юм. Тэгээд амралтын өдрөөр хагасаа өдөр энтлийн сургалтын өрөөнд Кадир ах ганцаараа сууж байсан. Тэгээд
нэг юм оролтоо ингээд зүтсэн залуу нэг Harry Potter-ын нөгөө хүн шиг царайд тий. Тэгээ уулзаад ердөө 20 минут уулзъя гэдэг уулзаа. Би тэр 2 цаг гараа ярилцсан. Тэгээд тухайн үед надад Microsoft гэдэг үгнээс өөр танил нэг ч үг байгаагүй. Тэгээ хамт олон хийгээд тэр одоо өөрийнхөө сая ярьсан тэр нөгөө чин жанжин шугам биш тий. Тэр жанжин шугам надад аягүй таалагдсан байхгүй. Тэгээ би 2 цаг яриад энэ коридороор ингээ алхаад шатаар бууж байхдаа би ерөөсөө энд ажиллая гэдгээ шийдээд 2 хоногийн дараа буюу 1 сарын 1-ний өдрөөс эхлээд ажиллаа эхэлчихсэн. За тэгээ ажиллаа эхлээд энд манай залуучууд нөгөө ширээний хөлбөмбөг одоо л тоглож лэн тий тоглоод тий. Тэгээ би яг энэний урд энэ хана ийм байгаагүй шоурум маягтайс яг энд ингээ ширээгээ тавиад утас аваад анх ажиллаа эхэлчихсэн. Яг тухайн үед надад бол мэдгүй юм айгүй их байсан. Сургалт байтугай би тэнд юу гэдэг байгаа нөгөө гарчгийн ч уншаад ойлгохгүй тийм үе байсан. Бүх зүйлийг ингээд хамт олноосаа асуугаад гуглдээд яг ширээнийхээ ард яс 4 сар суугаад гартаа оруулж аваад тэгээ сургалтыг борлуулж эхэлсэн. Тэгээ сургалтын борлуулалт гэдэг бол нөгөө sales гэхээс илүүтэйгээр айгүй их мэдлэгтэй байх хэвээр түүнийг ухаж ойлгох хэвээр гэдэг. Тэгээд ингээд дотроо ороод явж байгаа сүүлдээ Academia-аас халиад Impasoft борлуулалт руугаа нөгөө solution руугаа орсон. Тэгээ 2022 он хүртэл би энэ компанид training manager-ээс эхлээд сургалтын менежерээс эхлээд гүйцэтгэх захирал хүртэл хэмжээнд очиж исэн. Тэгээд одоо ингээд мөнх эрдний маань гарт байгаад үнэхээр баярлж байна. Яагаад тэгэхээр мөнх эрдэнэ бит хоёр бол маш олон зүйлээр хамтдаа холбогдчихсан. Манай үзэгчдээс мөнх эрднийг танихгүй хүн байгаа бол мөнх эрдэнэ маань өөрийнхөө нэрийг танилцуулаач. Сая бол хоёлаа чинь байгуулгаал яриад байна шүү дээ, тий. За Ганболдын мөнх эрдэнэ гэдэг тэгээд сүүлийн ер нь 10 хэдэн жил технологи IT-р бол ажиллаж байгаа. Анх 2009 онд хаан банкнд бас IT-д байж байгаад. Тэгээ сүүлд яг бизнес руу орсон юм. Өөрөө бол яг би бакалавр болохоор MIU гэдэг нэг сургууль байдаг шүү дээ, офицеруудын тэнд. Тэрийг ер нь бол IT-гаар төгссөн байхгүй. Тэгээ ерөнхийдөө нөгөө гүнзгий нэг амар код мод бичдэг биш зүгээр жижиг ингээд ерөнхийд нь сургаж исэн. Тэгээ хаан банкнд ороод илүү төлөхөө бас нэлээ яг спорт талаас нь ажиллаж исэн. Тэгээд 11 онд одоо тухайн үед монголчууд бүгдээрээ Улаанбаатар Монгол руу ирж ирсэн шүү дээ. Тэр үед нь би зөрөөд Америк руу явжсэн. Америкт тэгээ нэг 6-7 жил болоод бизнесийн удирдлагаар ер нь бол төгссөн. Тэгээд ирээд хаан банкнд орох жагаад ер нь бол би өөрөө нөгөө нэг тийм арай өөр сэтгэл стартап сэтгэл гэх юм уу юу entrepreneurial team сэтгэлгээтэй юм шиг байгаа corporate soil нэг бас яг ажиллаж лээсэн л да. Тэгээд Лендмен л орсон. Лендмен шууд ороод ирэхэд. Тэгээ Лендмен нэг хэдэн жил ажиллаад тэгээ ер нь сүүлийн 10 хэдэн жил IT-тэй холбоотой тэгээ яваад байгаа. Тэгээд яг одоо Impasoft орохын өмнө бол Efficient Way компанид байсан. Мэдээж Club гээл тэн дээр бид нар яг миний зүгээр нэг зорилго болохоор ингэж гэдгийг одоо бид нар өөрсдөө нөгөө нэг ингээл нэг тийм сошиал дээр хүмүүс ингээл хэрүүл орол хийгээл явж идэв штэ. Тэхээс илүүтэйгээр өөрсдөө нэг solution шийдэл санал болгох хэрэгтэй юм санагдаад байхгүй. Тэгээ тэр цэма технологийн залуучууд илүү тэр боломж нь байна гэж хараад тэгээ би болохоор efficient way дээр клабигээ бид нар ингэ төслийг хэрэгжүүлчихсэн. Тэр нь болохоор сургалтын клубүүд сургалтын газрууд ч өөрөө нөгөө нэг юма борлуулъя, юма бүртгэе ингээ гэдэг CRM ер нь юу ч байдгүй байхгүй. Excel дээр цаасан дээр. Тэгээ энэ өөрөө нэг өдөр тутмынх нь амьдралын баг 80-90% тэр утас чатанд хариулаад нэг юм явдаг. Тэр асуудлыг шийдийгээд тухайд тэр салбарыг барьж аваад одоо манайх ч марг 200 гаруй харилцагч та. Таач бас харилцагч шүү дээ. Тэг яг энэ дээр тэгээд ирнээсээ ер нь бол дараагийн ээлжинд би болохоор ингэж бодсон. Бид нар ер нь ингээд боловсрол руу илүү анхаарах хэрэгтэй юм байна. За одоо манай Impasoft Academy бол манай Impasoft ч юм бол яг нөгөө нарийн мэрэгжлийн хүмүүсийг хараад нь штэ. Одоо сургууль компаниудын одоо жишээ нь яг IT-ийн хүмүүсийг ч юм уу те төслийн хүмүүсийн давхар бид нар нөгөө нийгмийн хувьд урагшлахын тулд багаас нь хүмүүсийг сонирхолох хэрэгтэй юм байна гэд. Тэгээ Impasoft Academy болон өөрөө бас ингээд сонирхлоороо ирэх жилүүд тэр нэг 100 мянган хүүхд сургая шүү дээ. 10 жилийн хүүхдүүдийг. Нэгдүгээрт цахим шилжилт буюу цахим одоо 365 зааж өгье. Microsoft-ийн зааж өгье. Тэгээ дээрэс нь код мод бичих тал дээр тийм юмнуудыг төслөвчээд Impasoft Academy-тайгаа хамтраад тэгээ манай community ч өөр айгу том штэ. Тэгээд нэг энэ суураар нь ингээд хүүхдүүдийг
ягс бүгдээрээ заавал IT-ийн хүн болох албагүй. Тэгвэл одоо бол ингээд ямар ч салбар технологи IT-гүйгээр урт хугацаанд явахгүй болчиход байгаа учраас энэ лүү анхаарай. Тэгээ энэ утгаараа Баатар ах надаа санал тавихаар нэрээ энэ миний хүсэж байгаа энэ юу хоёр ингээд хоорондоо ингээд огтлцох юм байна гэд. Тэгээд ч угаасаа би өөрөө нөгөө хавс 2009 онд бас нэг сертификат авчихсан болохоор бас сонирхолтой санагдаад тэгээ ороод ирсэн байгаа даа. Тий, одоо Infosoft Active маань хүмүүс гайхаж магадгүй энэ одоо ямар олон Infosoft яриад байна гэд тий. За Infosoft гэдэг бол би бүр яг ихнээс нь ярьж байгаа заяа. 2006 онд Кадирбек Баатар гэд хоёр залуу маань манай Монголын анхны одоо Microsoft-ийн хичээлийг монгол хэл дээр заах эрхтэй залуучууд болоод Монголд одоо энэ Монголоос төрж гарч исэн гэсэн. Тэрнээс хойш ер нь Монголд яг энэ Microsoft-ийн хичээлийг аль биесээр заах эрхтэй хүн ер нь бол төрөөгүй байгаа одоохондоо. Тэгээд ингээ компани байгуулад ямар ч байсан хүмүүс Монгол залуучууд гадна энтхэг залуучуудтай адилхан, Америкуудтай адилхан мэрэгжлийн сертификат гэдгийг авах хэрэгтэй тий. Тэгжээж энэ байгууллагуудад мэрэгжлийн нэмийг санал болгох хэрэгтэй гэдэг одоо санаагаар компани байгуулсан. За тэгж жагаад сургалт явуулж байгаа юм байна. Infosoft компаниараа дамжуулаад шийдлийг санал болгож байгаа юм байна байгууллагуудтай тий. Борлуулалтын дараах шийдлийг санал болгож байна. Infosoft Active-аараа дамжуулаад мэрэгжлийн хүмүүст мэрэгжлээ дээшлүүлэх буюу өөрийгөө одоо дараагийн түвшинд гарах боломжийг нь олгоод сургалтын өгж байна. Энд аль бие усны шалгалтын төв нь тий. Олуулсан шалгалтын төвд шалгалтаа өгч байгаа. За ингээд байж 2022 онд энд одоо Infosoft-д ажиллаж исэн залуучууд маань бүгдээрээ нийлээд бид нар ер нь бакалаврын буюу дээд боловсрол руу орох хэрэгтэй байна гэд Infosoft гэдэг нэрээ аваад тусдаа бид нар дээд сургууль байгуулсан юм байна. За тэгэхээр энэ Монголд 3 Infosoft яваад байна тийм. Нэг нь Infosoft тий нэмэгдэнэ тий. Infosoft компани явж байгаа юм байна. Энэ бол Microsoft-ийн Монгол дахь партнер юм байна. Microsoft-ийн шийдлүүдийг санал болгож байгаа юм байна. Microsoft-тай адилхан маш олон компаниудын бүтээгдэхүүнийг Монголд аль биесны эрхтэйгээр борлуулж байгаа юм байна тий. За нөгөөх нь Infosoft Active буюу агсан төвшний хүмүүсийг одоо энд боловсролыг олгох мэдээллийн технологийн салбарыг сонирхож байгаа карьераа өөрчлөх мэргэжлээ солих гэж байгаа залуу сонирхолтой сургалтуудыг санал болгож байгаа юм байна. Шалгалтын төв байгаа юм байна. 3 дахь Infosoft нь бол Монголд одоо мэдээллийн технологийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй одоо боловсролыг олгож байгаа эдгэр их сургуультай хамтарсан Infosoft технологийн сургууль байгаа юм байна. За ингээд одоо цаашгаа энэ мөнх эрдэнэ захирал юу хийхийг таашгүй Infosoft гэдэг дахиад юмнууд ингээд бий болох учраас Infosoft гэдэг нэрний ард мэдээллийн технологи гэдэг үг холбоотой яваад байгаа юм байна тий. Энэ холбоотой явах нь цаашаа юу болж өргөжхийг бид нар бол таашгүй мөнх эрдэнэ захирал мэдэж байгаа шүү гэж хэлмээр байна. Дээр нь бас одоо энэ Wiki Mongolia подкастыг үзэж байгаа хүүхэд залуучуудад бас сонирхолтой юм хэлэх юм бол одоо мөнх эрдэнэ захирал маань санаачлаад эх оноос эхлээд 100 мянган IT сонирхогч хүүхдүүдэд зориулсан сонирхолтой хөтөлбөрүүдийг санаачлаад явуулах гэж байгаа юм байна гэдэг тий. Активтайгаа хамтрах юм байна. За энэ бол бас нэг тийм цоошин юм бол бас биш. Бид нар 2020 онд 21 онд бас нийслэлтэй хамтраад 100000 инженер төслийн нэг хүрээнд бас 500 гаруй хүүхдэд анхан шатны кодингийн сургалтыг орж үтсэн болдсон байна лээ. Энд ингээд зунжанга ээлжилж ирээд явж исэн. За өнөөдөр Infosoft дээд сургуульд сурж байгаа хүүхдүүд дотор тухайн үед одоо тэр төсөлд хамрагдаад анхан шатны код гэж юу юм бэ гэдгийг одоо зах цухаас нь мэдрээд гарсан хүүхдүүд манайдаас оюутан болоод ороод ирсэн байна. Болж шүү дээ. Тий. Тэгэхээр энэ юу вэ гэхээр нөгөө нэг тухайн үед тэр нэг 45 хоногийн сургалтанд суугаагүй бол шал өөр мэргэжлэр явах боломжтой байсан хүүхдүүд байхгүй. Тэгээ бид нар энийгээрээ юу хэлэх гээд байна гэхээр намайг ч гэсэн жоохон байхад бид нарыг ингээд дэмжсэн сонирхолтой хөтөлбөрүүд аяг их явдаг байсан. Тийм болохоор бид нар энд өнөөдөр ингээд сууж байгаа байхгүй. Эсбөгөөс хин нэгэн хүн ямар нэг ажлыг санаачилж хийхгүй бол хүүхдүүдэд чиглүүлсэн чиглүүлэг гэдэг юм байхгүй бол энэ улс эх орон гэдэг чинь одоо хин нэгэн хүний дураар ч юм уу эсвэл хин нэгэн намын ингээд юмар ч юм уу эсвэл хин нэгэн эсвэл бүр ингээд эзэнгүү айлын хүүхдүүд шиг ийш тийшгээ өсчихчих байсан юм аа. За мөнх эрдэнэ ч байна уу, Баатар ах ч байна уу, би ч байна уу, Women in Tech ч байна уу те. Хин нэгэн хүний цаад ингээд бидний хийж байгаа цаад зорилго маань дандаа ингээд огтлцоод байгаа байхгүй. Юу гэхээр Монгол улсын залуучууд оюунаа ухаж л амьдрахгүй болвол
одоо газардаар байгаа эрдэнэ маань өөрөө хэмжээтэй юм аа. Хязгаартай юм аа. Энэ маань дууссан үед бид нар цаашаа яах вэ гэдэг дээр л огтлцоод байгаа юм болоо гэж хараад байгаа. Энтэй санал нийлж байгаа тий. Тэгээ ер нь бол за ер нь сайн нөгөө клабыг л явсан. Тэгээд лендмен гэлэхэд нэг проблем яагаад үүсээд ийн вэ гэхээр нөгөө нэг цахим шилжлүү, цахим дижитал руу хүмүүс маань ингээд мэдэхгүй байгаад байгаа нь айгу хэцүү юм билэ. Айгуу гоо ингээд санаа гаргаад гой хөгжүүлээ те айгуу олон хэдэн сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хөгжүүлсэн. Тэгэнгүүт ганцхан юу яагаад байгаа байхгүй. Ганцхан мөнгө авдгийн юм ашиглаад. Тэгээд клаби дээр бид нар юу байсан? Сургалтууд явуулсахгүй улирал болгоо ингээд бүр. Тэгээд үр дүнгийн датан дээр үндэслэл үзсэн. Сургалт болгоны дараа амар сайн өссөн. Ашиглалт нь. Тэгэхээр нөгөө нэг хүсээгүй бид нар энэ технологи гэж яриад байдаг. Сургахгүй бол тэр нь ингээ хамгийн харамсалтай монголчууд аа. Одоо жишээ нь бид нар ингээд Microsoft-ийн solution partner гэл ингээл gold partner гэл явж байдаг. Тэгээд лиценз зарж штэ. Тэгэнгүүт зарим хүмүүс болохоор энийг нөгөө нэг лангуун дээр зарж байгаа бараа шиг зараад орхичод байгаа байхгүй. Эрхийн тий реселлерыг авцсан. Тэгэнгүүт тэр хүмүүсийн хувьд болохоор яг ингээд нөгөө нэг ашиглалт нь бид нар ингээ өөрсдөө тэр бүтэхгүй байгаа учраас тэр чинь үнэтэй штэ. 365 юм уу subscription чинь тий. Тэгэнгүүт зөвхөн нөгөө нэг мэйлээ эсвэл Teams ашиглаад байдаг. Бусад зөндөө олон болж олж харахгүй. Тэгээ тэр чинь аим тэгвэл нөгөө нэг нийт 100 гэх юм бол нэг 5% ч юм уу 3% ашиглаад байгаа байхгүй. Тэгээ тэгэхээр чинь бид нар нэгэнд гадны компанид нэлээд өндөр мөнгө төлсөн учраас тэрэн дээр нь ер нь бол анхаарах хэрэгтэй гэдэг Microsoft-ийн энэ юунуудыг сургалтуудыг үйлчлэгээнүүдийг аягүй сайн үзүүлдэг юуны хувьд. Тэр нөгөө нэг хөтөлбөрийн хувьд болохоор ингээд байгаа юм. Бид нар яг огтлцоод байгаа зүйл болохоор том зургаараа болохоор Монголын хүмүүс, монгол хүүхдүүд, монголчууд энэ нэг технологи тархиа ашиглаад, боловсрлоо ашиглаад урагшлах хэрэгтэй гэдгийг л тэрэн дээр бол ялч санал нэгдэхэд байгаа байхгүй. Нельсон Мандела хэлсэн байдаг шүү дээ. Боловсрал бол ер нь бол ингээд альва зүйлийн тэгшгэгч гэдэг байгаа байхгүй. Equalizer буюу чи ямар ч юмд одоо мяа газар хэцүү газар өссөн байсан ч гэсэн боловсрал өөрөө тэр хүмүүсийг ингээд өөр хүмүүстэй тэгштэхэд өгнө гэд боломжийг олгоно гэж байгаа. Тэгэхээр тэрэнд би айгүй итгэдэг. Тэгэхээр тэр боловсралыг өгж байгаа, боловсрал дээр нь анхаарж байгаа энэ нь өөрөө айгүй том давуу тал гэж хараад байгаа. Тэр ч утгаараа бүгдээрээ илүү холбоотой тий. Илүү нэг саналтай тийм байдаг байх гэж бодоод байгаа шүү дээ. Би сүүлийн үед нөгөө химэл оюун ухаан бизнесийн салбарт гээд олон газар ярьж эхэлж байгаа. За яагаад тэгэхээр бид нар бүгдээрээ Microsoft-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг. Office 365, Word, Excel, PowerPoint-ийг ер нь амьдралдаа хэрэглэхгүй байгаа Office Manager гэж Монголд баг алга тий. За лицензгүйг нэс тооцвол тий. Зөндөө олон байна. Гэтэл одоо бидний энэ хэрэглээд байгаа юмн дээр дахиад ингээд химэл оюун ухаан гэдэг юм нэмэгдчихэд байна. За Microsoft ч гэсэн өөрөө Copilot-ыг санал болгоод нөгөө хиймэл оюун ухаантай туслагч гэдэг имийг бүтээгдэхүүнтэйгээ зэрэгцүүлээд гаргаад дэлхийд дахнаа сурталчлаад эхэллээ. Манай Монголд бол харахаар нэвтэрч орж ирээгүй цөөхөн газар л хэрэгжилж эхэлж байна тий. Манай дээр нэг байна. Тий. Тэрийг одоо туршиж үзээд байгаад баг тий. Тий. Энийг яагаад тэгэхээр нөгөө одооноос эхлээд промо хийж эхэлж байгаа. Энэ маань өөрөө бас хүүхэд шиг хөгжөө явж байгаа зүйл байгаа даа шүү дээ тий. Гэтэл одоо Microsoft-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэггүй офис гэж дэлхий дээр байхгүйтай адилхан хиймэл оюун ухааныг хэрэглэхгүй газар гэж одоо байхаа болж эхэлж байна л да. Тэгсэн чинь юун дээр McKinsey-гийн судалгаан дээр ингэсэн байна. Хиймэл оюун ухааныг хамгийн сайн хаана ашиглаад байна гэсэн чинь маркетингийнхан болон борлуулалтынхан хамгийн их ашиглаж байна. Буюу хамгийн хэрэгцээтэй байгаа талбар нь байгаад шүү дээ. Нөгөө хэрэглэгчтэй тандаж үзэж जैन, өрсөлдөгчдөө тандаж үзэж जैन, датагаа харж байгаа шийдвэрээ гаргаад байна шүү дээ, тий. Тэгсэн чинь маркетингийн менежерүүдийн та хувийнхаа амьдрал дээр хиймэл оюун ухааныг хэрэг ашиглаж байна вэ гэсэн чинь ердөөсөө 30% нь ашиглаж байна гэнэ. Ажлын байран дээр хэрэг ашиглаж байна вэ гэсэн чинь 40% нь ашиглаж байна. Хэрэгтэй гэж үзэж байна вэ гэсэн чинь үнэхээр хэрэгтэй гэдэг нэг 60% нь хэрэгжилж байна. Хэлж байгаа боловч бид нар рийг одоо ийшээ чиглүүлсэн сургалт юусэн алгаа гэж хариулсан 67% байгаа байхгүй. Энэтэй яг адилхан. Одоо бид нар тэртээ анх Microsoft байгуулагдаж байхдаа л бүх хүн сурах ёстой л гэдэг зарчмыг одоо чиг баримжаа болгосон бол өнөөдөр 2024 оны төгсгөл дээр хоёлаа ингэж сууж байхдаа ялгаагүй дахиад нөгөө сургалтын имийг яриа сууж байгаа байхгүй. Энэ нь бид нар нөх ингэж хөгжөөгүйдээ
биш юм байгаа. Ер нь одоо энд ажиллаж байсан хүн чинь өөр байгууллагт ороод гүйцэтгэх захирал болоод ч гэдэм үү те. Эсвэл тэнд тэр бид нарыг компани байгуулж авах үед жоохон байсан хүүхч өнөөдөр бид нартай хамт ингэ зэрэгцээд ажилтан болоод ороод ирлээ шүү дээ те. Тэгэхээр хүний сурах хэрэгцээ гэдэг бол зайлшгүй аль ч төвшөндөө байд юм байна. Менежер болоод орж ирсэнд сурах хэрэгтэй байд юм байна. Ахлах болсон ч сурах хэрэгтэй, гүйцэтгэх захирал болсон ч сурах хэрэгцээтэй байгаад байдаг. Тэгэхээр энэ сурах хэрэгцээ гэдэг бол хизээч дуусахгүй учраас аль ч технологи нэвтэрч орж ирсэн тэнд хүмүүс сурах хэрэгцээ бол зайлшгүй байна. За манай компани Office 365-ыг 10 жилийн өмнө нэвтрүүлсэн учраас бүгдээрээ сурцсан гэж ойлгож болохгүй байгаад байна шүү дээ, тий. Тийм болохоор түрүүнээс хойш мөнх эрдэнэ яриад байгаа нөгөө сургалт, боловсрал гэдэг байгаа чинь энэ байгаад байгаа байхгүй. Тэгээ цоошин технологи хиймэл оюун ухааны элдв төлөвлөд орж ирсэн ч 1000 сайн байсан инженер сурхаас өөр аргагүй тийм нөхцөл байдал үүсчихэд байгаа байхгүй. Тэгэхээр Impassoft Academy бол би өөрөө яг дотор нь ороод халуун тогоонд нь чанагдаад тэндээс өөрөө би боловсарч гарч ирсэн хүний хувьд Impassoft Academy-ийнхний бас нэг баримталтай нэг алтан зарчим бидний энд бий болгосон нэг соёл байгаад байна л да. Энэ юу вэ гэхээр бүх хүн тэгс сурах ёстой. Тэр байгууллагт байгаа эрэгтэй ч үнэ, эмэгтэй ч үнэ, залуу байна уу, хөгшин байна уу хамаагүй энэ шалгалтын өрөөнд орж шалгалт өгөх ёстой бол заавал өгөх ёстой. Манай нэг энэ хідэн хүмүүсийг сургачгаа, энэ хүмүүс маань эргээд байгууллагатаа ирээд сурах гэж байгаамаа гэж өнцгөөс харж байгаа байгууллагууд ч байдаг. Эсвэргээрээ манай бүгдийг сургаад өгөөч. Бид нар хамтдаа өгчих гээд байгаамаа гэдэг байгууллага ч байдаг. Эсвэргээрээ зөвхөн манай дарга нарыг сургаад өгөөч. Дарга нар маань эргээд доошогоо одоо өөр бусад албан тушаалтай хүмүүстэй заачхна гэдэг байгууллага ч байдаг. Аль ч өнцгөөс нь харсан зөв. Тэ бүгдээрээ сурсан ч зөв, тодорхой хэмжээнд хүмүүс сурсан ч зөв, захирлууд нь сурсан ч зөв. 2025 онд Impassoft Academy маань аль чиглэл рүү одоо сургалтаа явуулъя, аль чиглэл рүү хандаж ажиллая гэдэг төлөвлөгөөтэй байна. Тэг ер нь бол одоо 2025 оныхыг одоо ер нь бол гаргах гэдэг явж байгаа. Тэгвэл ер нь бол наривчлсан одоо жишээ нь ингээд технологийн IT-гээ салбар байгаа шүү дээ. Энэ чиглэлээр мэрэгшүүлэх тал дээр бол хичээлүүдийн сургалтуудын нэмээ гэдэг. Аливаа мэрэгчсэн контентуудын багш нарын нэмээ. Тэгээд сая нөгөө Copilot гэж ярьж штэ. Энэ чиглэл дээр бас манай яг ажилчид манай Impassoft-ийн маань бас өөрсдөө бас хичээл одоо судлаад байгаа. Тэгээ ер нь бол тэрийг бол ингээ нөгөө бүр нарийн заадгүй маягт ямар ч ихний ээлж нь вебинар маягаар ч гэсэн заагаа явъя. Ягаад тэгэхээр угаасаа хэрэгтэй байгаа даа. Тийм байгаа даа. Тэгээд дээрэс нь нэмээд одоо технологитой холбоотой одоо жишээ нь одоо юунууд байгаа штэ одоо прожект гэлтэй энэ чиглэлийн сертификатууд манай энэ сертификат авдаг одоо шалгалтын өрөөнүүд энэ шалгалтуудтай холбоотой сургалтуудыг зарим нь оруулъя гэдэг. Тэгээ бүр яагаад одоо ингээд сэтгэл зүйчтэй хүртэл хамтрах гэсэн зорилт тавьж байна. Одоо дэгийг манай танаа юу штэ Women in Tech тийм дэгийтэй хүртэл хамтрах. Тэгээ дэги дээр яаж ийнү гэхээр одоо эн чинь зөвхөн ингээд нөгөө нэг юу юм бэ? Зөвхөн технологийн юу гээл ингээд зөвхөн ингээд биш. Эн чинь өөрөө баг гэдэг юм чинь өөрөө ахаад сэтгэл зүй талаасаа бэлтгэхтэй чи ямар багийн гишүүн яадгийн эдийн гэдгийг ойлгуулаа явуучвал угаасаа нөгөө өөр чиглэлийн хүнийг чи яг энийг хийгээд ах чинь нөгөө нэг хэцүү байгаа тоххой. Тэгээ багч нь өөрөө төрөл бүр юм байгаад тэг. Тэгээ тэр чиглэл рүү бас ингээд тухайн байгууллагад нь зориулсан сургалтууд тэгээ энэ ч гэсэн бас ингээд воркшоп маягаар оферлъя гэдэг байгаа. Тим зорилго байгаад байна. Зөвхөн технологи гэхээс илүүтэй технологитой холбоотой ер нь юм янз бүрийн юмнууд зөндөө байгаад байна. Тэгэхээр бид нар нөгөө нэг зөвхөн нэг бүтээгдэхүүн ярихгүй байх нь шүү дээ. Буюу бүтээгдэхүүнийг тойрсон, бүтээгдэхүүнийг чинь хэн хэрэглэдэг вэ? Хүн хэрэглэж байгаа. Тэгэхээр хүнтэй холбоотой бүх төрлийн хүний технологи плюс ямар нэг юм. Технологи плюс дахиад ямар нэг юм гэдгээр л өөрөөр хэлбэл soft skill гэдэг. Soft skill дээр л анхаарал. Нэг талаасаа ингэж байна. Урд нь бол одоо би жишээ нь урд нь чи ингэ байж хат хаан банк бол ажгүй том банкнууд айлгүйг сайн сургадаг байсан. Бус нь бол байдгүй байсан. За MCS гайгүй сургадаг байсан. Тэгэл бусд нь бараг л сургадаг байсан байхгүй. Тэгээд одоо ингээд 17 онд ирсэн. Тэгээд тэрнээс хойш ингээд хараадсан чинь сайжраад байна. Яагаад тэгэхээр эн чинь өөрөө нөгөө нэг зарим компаниуд болохоор түрүүний хэлсэнчлэн энд сургачвал явчих магадгүй гэл те. Нэг тийм юутай ингээд нэг жоохон яагаад гэдэг. Ер нь эсрэгээрээ сургаж ийж танай компанид үр дүнгээ өгнө. Нөгөө хүн ч гэсэн хөгжөөд ер нь бидний зарчим, барьдаг зарчим ойлгодог гэхээр зөвхөн компанид ашигтай байх ёсгүй.
Одоо чинь их сайхан гэх хүн ажиллаж байгаа бол их сайхан гэдэг хүн энд олон хүнтэй танилцаад найзын өрөө ихсэх хэрэгтэй. Дээрээс нь хажуугаар нь сураад мэрэгжил юм чи хөгжих хэвээр гараад явхад тухайн газар өөр газар манай компаниг төлөөлөөд явчихсан учраас илүү үнэлэгдээд дэвшээ явах хэрэгтэй. Тэгээ буцаа эргэх холбоотой тийм зарчмаар явах хэрэгтэй. Эргэх холбоо гэснээс бид нар нэрээ одоо Баатар ах мөнх эрдэнэ бид гурав маань нийлээд одоо яг 3 удирдлага байсан хүмүүний хувьд те нийлээд манай Empasoft-д ажиллаж исэн, Empasoft-д багшилж исэн, одоо Empasoft-тойгоо холбоотойгоо бүх хүмүүсийн нийлдийг дуудаад Empasoft аль тий бараг тех бах 80-аад хүн байгаа. Тэгээ Empasoft alumni гэдэг уулзалтыг хийх гэж байгаа. Тэгэхээр энэ подкастаар дамжуулаад бид нар бас цахим урилгыг хүргүүлнэ. За мөнх эрдэнэ захирал маань нэг гоё юм бодож байгаах. Тэр нэлээд гоё пари болох байх. Би бас тэгж бодоод байгаа. За тэрэн дээр ер нь бол яг багш нараараа тусна, юугаар нь тусна гэд нэмрэх юм ярьж исэн. Гэхдээ ер нь бол нийлүүлээд битээр яриад нийлүүлсэн зүгээр юм байна гэж бодоод байна. Тэн дээр бол яг нэг орой хийх бах. 11 сарда хийчих гэж бодоод байна. Тэгээд оройн цагаар тэгээд гоё зүгээр ингээ бас хөгжилтөө тийм хөтөлбөртэй бай гэж бодоод байгаа. Оройн цагаар гэсэн чинь нэг гоё сонсох. Зүгээр хоол өгнө. Пив хоол хоёр л өгнө. Тэгээ ер нь бол угаасаа нөгөө нэг тэр юун дээр бас нэг гоё стейж тавиад бас нэг хүн авчираад те бас өөр сонирхолтой яриа хийлгээ. Тэгээд Баатар ахыг та ярьж юм сууж агаад нэг тийм гоё стори тейлинг одоо бидний experience болсон тиймэрхүү сонирхолтой юмнууд өгдөө штэ. Тиймэрхүү юм бас яриулъя гэдэг. Тэгэхээр хамгийн гол нь та хэд маань хүрээд ирээрээ те. Олоолаа байвал айгуу гоё. Тэгэхээр бүгднлөө нь мэдээж ингээд боломжоор листийг гаргаж агаад урилга явуулна. Одоогоор би зүгээр багш нарын одоо зааж байгаа багш нараас 23 багш үлээ. Тэгэнгүүт нэмээд ингээ явахаар ер нь нэг 40 50 болох бах. Тэгээд ажиллаж исэн хүмүүс маань тэгэхээр нэг 80 ирлүүд өгөхөр үлээ. Тэгэх юм бол нэг 50-аас 60-уулаа цогцолчулаа гэж бодоод байгаа шүү. Болох гэдэг юм биш үү? Тий, ер нь бол угаасаа тэр хүмүүс маань ч гэсэн нэг тийм DNA гэж ярьдаг штэ. Empasoft-ын DNA гэхээр би бол одоо яг удаагүй л дээ нэг сар болж байна. Тэгтээ ингээд ирээд ойлгоод харахад бол ялчгүй хийж исэн юмнуудыг ингээд бүгдийг ухаал үзэж чинь тэгэхээр нэг амар тийм юу байгаад байгаа байхгүй. Анханасаа ингээд гоё сэтгэлгээтэй амар тийм стартап майндсет гэх юм уу, энтерпренeur гэх юм уу гоё айдиануудыг ингээд туршаад хийгээд үзсэн байлээ. Тэгэхээр өнөө түрүүний эрхчлүүдэд юу хийх вэ гэдэг дээр хамгийн нэгдүгээр талхлаар ингээд хүүхдүүдэд зориулсан хөтөлбөрүүд ингээд хийжсэн юм билээ. Тэрийг ямар ч 100 мөн явуулна. Тэгээд тэр нь цаашлаад дунд сургууль болгох гэсэн бодол байгаа. Тиймэрхүү юм ярьж байгаа. Тэгэхээр нөгөө нэг тэр зүйлүүд дээр бидний энэ нөгөө нэг Empasoft alumni гэдэг community-нд бас хамтраа туслаад дэмжиж оролцоо явах боломжтой. Түрүүний миний яриад байгаа 100 мянга гэхээр амар том сонсогч магадгүй л те. Гэхдээ тэр нь бол нэг хэдэн жилийн хугацаанд ч юм уу байж болно шүү дээ. Эхний ээлжинд бол би энэ жилдээ нэг энэ гэр хорооллын сургуулиуд байгаа шүү дээ. Энэ дээр нэг очиод нэг яриа хийгээд тэгээ нэг 30-аад хүүхдийг ч юм уу барьж аваад хагас сайн бүтэн санд нэг бас ингээд тий ашиглуулаад тэгээд яа гэж боддог байхгүй. Зааж үгүй. Одоо ер нь амьдрал дээр ингээд ажил та ч гэсэн захирал гэж хийгээ явж байгаа. Хүн аваад ажиллуулахар чинь нэг чадвар гэдэг нэг юм байгаа шүү дээ. За тэр хүмүүжил нэг тустай байлаа гэхэд нэг компьютертой ажиллахгүй байна гэдэг чинь өөр айгүй том асуудал болчиход байгаа байхгүй. Офисоо ажиллуулж чадахгүй байна. Юмаа хийж чадахгүй байна гэдэг чинь тэр өөрөө нөгөө нэг амар том асуудал. Тэр нь өөрөө юун дээр бий болж ийнө вэ гэхээр яалчгүй практис дээр байгаа байхгүй. Гэр хороолт байгаа ч юм уу энэ захын сургуулиуд, хувийн бис сургуулиуд чинь тийм практис байхгүй юм байна. Байхгүй байгаа. Боломжгүй ч юм уу те. Эсвэл айгүй олон хүүхдтэй учраас нөгөө хүүхдүүд нь цаг хайждаг. Тэгэхээр тэн дундаас нэг үнэхээр сонирхолтой хүүхдүүдийн ингээд их сургуульд ороход нь хүртэл энэ скилч айгүй хэрэгтэй байгаа байхгүй. Амар их пепер бичүүлэн, цаас бичүүл, юмнууд бичүүлэн, ресерч хийлгэн хийж чадахгүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ програмууд дээр ч гэсэн бас хамтраа дэмжиж явах боломжтой шүү гэж хэлье. За тэгвэл одоо тун удахгүй манай Empasoft alumni-нуудад урилга очих юм байна. Тэгээд мөнх эрдэнэ захирал манай гоё юм хийх юм байна. Тэгээ бүгдээрээ нэг сайхан уулзаад авъя. Олон жил уулзаагүй хүмүүс ч байгаа. За бүр хамтдаа бизнес хийгээд
хөгжөөд явж байгаа залуусч байгаа. За мөн энд ажиллаад эндээс ажил амьдралынхан гараа нэхлээд явсан дөнгөж төгсөөд гарсан залуучууд ч байгаа. Тэгэхээр тэр залуучууд маань мөн Эрдэнэ захирлаас очих урилгыг хүлээж аваад хүрээд ирээрээ гэж хэлмээр байна. За бас нэг одоо Empasoft гэдэг үгийг одоо дурдсных бид бас одоо Empasoft сургууль маань бас дараагийн түвшинд гарах гээд бид нар ажиллаж байгаа. За бид нар гаднаас оюутнууд авчрах гээд одоо ярьж байна. Би 2000-ад оны ихэнх үед эйженсид мөнгө төлөөд хятадд очиж сурж исэн. За одоо эйженсид мөнгө төлөөд Монголд бас хятад оюутнууд ирж сурахыг үзэх цаг ирдэг юм байна. Энэ насанд тий. За тэгэхээр тэр оюутнууд бас одоо дэлхийн өнцөг булган бараас ирж суралцаад Empasoft гэдэг диплом аваад бакалаврын мэргэжил эзэмшээд дэлхийд дахнаа явна гэдэг бол энэ бол амар том юмны эхлэл. Тийм болохоор бид нар энэ нэрээ авсан байхгүй юу? Нэрээ одоо Баатархтайгаа хамт аваад сургуулаа байгуулсан баг. Тэгэхээр магадгүй 10 жилийн дараа, 5 жилийн дараа эхний төгсөгчд орж ирээ 5 жилийн дараа төгснө. 10 жилийн дараа дэлхийд дахнаа Empasoft гэдэг нэр бол зүгээр энд байсан жижигхэн 10 хэдэн хүнтэй, 20 хэдэн хүнтэй Microsoft-ийн партнер компани төдийхнөр биш. Маш олон юмар одоо нэр нь түгэн дэлгэрэх гэж байгаа болохоор та бүхнийг бас анхаарлаа нааш нь хандуулаарай. Бид нартай бас хамтарч ажиллах олон сайхан юм та нарын санаанд байж магадгүй. Нуугүй Empasoft-тай холбогдоод мөн Эрдэнэ захиралтай кофе уугаад ярилцаад үзээрэй. Та бүхэнд технологитой ямар нэг холбоотой шийдэж чадахгүй байгаа. Энийг нэрээ яад юм бол энийг ингэчүүл болдсон болов гэсэн санаа байх юм бол нуугүй ярилцаар хэдүүлээ нийлээ шийдэл олохыг үгүйсэхгүй. Магадгүй танаа хүүхэд чинь дүүр чинь манай салбарт сонирхолтой энэ чиглэлийн хүн болох юмсан гэж боддог ч гэсэн та тэр асуултанд хариулж чадахгүй байгаа бол Empasoft активтай бас холбогдоороо энэгээр бас чиглүүлээд өгөх залуучууд зөндөө сууж идэм аа гэдгийг хэлмээр байна. Wiki Mongolia подкастын маань яг аль бие усны 5 дахь дугаар үгээр өндөрлж जैन. Тэгээд бидний урилгыг хүлээж авсан мөн Эрдэнэ захиралтай баярлалаа. Empasoft-ийн хамт олондоо бас баярлалаа. Бид хоёрт ийм гоё корнер маань бэлдэж өгөөд ярилцах боломжийг олгосон. Дээр нь Empasoft гэнэ. Wiki Mongolia подкасттай маань зэрэгцээд бас надтай хамт аялаач гэдэг влог бас яваад байгаа. Би аялсан хэд хэдэн газруудаасаа бичлэг хийсэн. Өчигдөр Эрдэнэтэд очиод гоё сургалт хийхдээ Эрдэнэтэд бас хөөрхөн влог хийсэн тий. Мусны гадагшаал гэдэг. Тий, өгөө дотоодороо бас байна. Тий, зүгээр ер нь Эрдэнэ тот ямар байдığım бол, богонд суугаад явах ямар байдığım бол, Эрдэнэ хотод очиод хоолны газар нь ямар байдığım болч гэдэг юм уу. Зүгээр юм чимээгүй влогууд байхгүй юу. Тэгэхээр тийм влогоос давхар явж байгаа та бүхэн маань бас үзээрэй. Тэрний дараагаар нөгөө Waiheke арлаар Шинэ Зеландын аралд очсон влогоо бас би оруулж байгаа. Тэгэхээр надтай хамт байгаад миний явсан газруудаар хамт явсан мэтээр явах тэр боломжийг би бас үзэгчтэй, сонсогчтой олгож байгаа. Тэгээд ямар ч байсан технологийн талаар сонин сайхан зүйл сонсъё. Ер нь энэ юу болж байна гэдгийг мэдэх юм бол Wiki Mongolia подкасттайгаа хамт байгаарай гэж хэлмээр байна. Тэгээд Empasoft-ийнхандаа баярлалаа. Бүгдээрээ хамтдаа дэлхийд дараагийн түвшинд гарахад бэлэн байгаа шүү гэж хэлмээр байна. За баяртай. За баяртай. боломжтой.